Бид нар хамтдаа бас магадгүй Эфес номын 2 дугаар бүлгийн 8-9 дугаар зүйлийг үзэх хэрэгтэй байна. Тэн дээр юм чинь нэгүслийн учир итгэлээр аврагдсан та нараас бос Бурхны бэлэг бөгөөд үйлсээр биш тул хинч үл сайрхах болно. Учир нь бид сайн үйлсийн төлөө Есүс Христийн дотор бүтээгдсэн түүний бүтээл юм гэж байна. Бидний сайн үйлсийг авах гэж Есүс Христ нас бараагүй, харин Есүс Христийн дотор бид сайн үйлсийг хийхээр бүтээгдсэн түүний бүтээл гэж байна. Тэгэхээр бид нарыг тэр тэдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн гэдэг чинь. Бурхан Бурханыг таньж мэдхээс өмнө хийж чаддаг байсан зүйлүүдээ Бурханд шалгараад тоогдсон юм биш. Харин бидний дотор Бурхан хийлгэхийг хүсэн түүний хүсэл төлөвлөгөө байдаг учраас түүнийг нь хайрын дотор довлогортой байдлын дотор үлдэх юм бол бид зөвхөн итгэлээр биш. Харин үйлсээр зөвтгөгдөхийг өөртөө харж исэн бол бусдад бас харуулах боломж нээгдэх болно. Энэ идэвхтэй амьдралын донд эзэн та бүхнийг ашиглаж та бүхний хийсэн үйлс үеийн үед Бурхны алдар болон Бурхан байдгийн гэрчлэл болох болтугай.